За манайхан ороод ирээрээ яг одоо. Улмаа хишгээгээд нэг 25 дахь телевизэн одоо юу хийдгийг сэтгүүлч хийдэг юм уу, юу хийдгийг эсвэл бууны нохой хийдэг юм уу? Эсвэл хүнд оромжлох юу тэнд алхах цаг байгаа. Хүнд оромжлох гэж төрсөн амт нүү те. Хүн алдаж оромж болно, хүн шүмж сонсно. Би жоохон ширэг хүүхэл чи би чамтай амар том заргалтан заяа. Чи намайг дэндүү томд оромжллоо те. 25 дугаар телевизийн хөтлөгч гэсэн нэртэй нэг муу нямд орчин нямд орчтой нэг адилхан царайтай юм байна энэ. Чаавасаа. Чи өөрөө үр хөвгдөг бах те. Би чамд хатуу хэлчихье. Хүн шүүмж сонсноо, шүүмжийг бол би сонсно. Гэхдээ чам ит юм бол дадарт би веграгаар дуудуулахгүй. За чи наадгаа унш. Ойлгосноо за. Юуг нь вэ? Тэр аноос манаас ийм юм байдгүй чи болж шиг. Чи хэдэн онд яваад байна? Чи тэгээ хаашаа голын хэрэгтэй дээлтэй тийм үтэг харах хэрэгтэй юм уу? Би бүр үнэхээр дургүй өрчээ. Чамаа би бүр онцолж байгаад хэлээ заяа. Чи ямар муухай хүнд оромжиж байна? Чи хинбэ? Хөөе. Хинбэ? Чамааг одоо би 21 аймгаар тойроод Монголын ард түмэнд аядуугаа өргөд өдийг хөсцөө. Чам шиг муу зүгээр сантаачилж одоо ард түмнээс одоо нэг гайгүй амьдралтай яваа, нэг гайгүй бизнес хийж байгаа нэг очиж шантаачилж 5 төгрөг авдаг хүн биш. Би цэвэр хөдөлмөрөөрөө яваа. Чиний энэ дээр фэйсбүүк дээр нэг золигтой юм байхгүй. Дандаа улс төрийн холбогдолтой. Дандаа хүнд доромжилсан гутаасан. Ямар муухай хэлж байна. Залуу. Энэ пост чи скриншот игээд авсан байгаа. За би чамтай жинхэнэ өрсөл чамайг би жинхэнэ шүүхдэг юм за. Би чамд бол чамд миний ер нь ямар уран бүтээл хийгээд яаж хаана юугаа чамд би ямар хамаа байна а? Хөөе муу 25 дахь телевизэн муу носон чипууха. Энэ видео кол хийсэн ч авч чадахгүй. Би шүүмжи чинь сонсноо. Чиний энэ муухай дарамтлыг бол сонсохгүй заяа. Миний хөдөө ардам чи өнөөдөр хөдөө ч үзээгүй ш. Чи өнөөдөр суман дээр амьдарч үзээгүй. Сумын ард ирдэг хөдөөний ардам яаж амьдарч чи мэдчихгүй. Вегра шиг реклам харагдаж чинь юу хөлс гад энэ тэр бай ста шиг. Чи өнөөдөр сэтгүүлч пистаг хийгээд зогсож явах уу? Нэр ямар муухай хийж байна. Багийн өгшөө одоо болоо гууж ийн. Ямар хаард юм бэ? Харцвал түлж ийн шиг. Чи охингүй юу те бада шулуухан ирэхэд веграгийн реклам шиг. Би чамтай жинхэнэ гоё жинхэнэ заргалтан заяа. Чиний энэ муу нэг фэйс я чаавасаа 24 дугаар талхицээс юу ч үлээ нэг ямар нэг юм хөтөөд өгдөг лээ. Нэмээ алей хатсан мó бацаа. Би хэзээ ч ингэж үзээгүй. Би хүний шүүмжийг бол сонсно. Тэгвэл ийм тултлаа шүүмж бол сонсохгүй. Чи өнөөдөр миний амьдралыг авчиж чадах юм уу? Чи миний дөрөв хүүхдийг тэжээж чадах уу? Чи өөрөө охин хүүхд байхгүй, эхнэр байхгүй. Энэ тэнхийн охтуудыг чи буцалдаа явдагдаар чи ийм асуудал үүсгэж байна заяа. Яасан? Манай охины ганцааргийн явуул ямар яахсан? Ивент итгэжтэй болгож дээш нь явуулах гэдэг юм уу? Чамтай чамгүй миний ог ард түмэн танитай явчихсан заяа. Муу нус минь би чам нусгээ хэлчих заяа. Улмаа хишгэ гэдэг муу нус минь заяа. Чамд би хатуугүй хэлье. Би өнөөдөр нийгэм буруу зүйл өргөд дуурал болоогүй. Би өнөөдөр өөрийнхөө хөдөлмөрөө өнөг хүртэл би явж байна. Би одоо яг тоглолттой. Энд 3-400 үзэгчтэй байна. Өнөөдөр сэтгэл зүй таахгүйсэн бол энд хүн үзэхгүй. Чам шиг муу нусаж явуугаар ямар пост хийх би заадах уу? Чи хинбэ? Чи миний охины дөнгөж насанд хүрч байгаа энэ охиноо чи ямар амар том доромжлол хийж байна? Би чи чамтай хатуу тооцоо энэ заяа. Чамаа би миний өмнө сөгдөөд уучид гуйталч би тооцоо энэ заяа. Чи хараарай. Миний охин өөлөө сууж байна. Одоо наач дуулах чинь хараа. Чи Монголын ард түмэнд миний өмнөөс яваад зарлаад явчих. Би одоо чиний нэрийг чинь устдаа чинь би фэйсбүүк дээр тавина. Би одоо энэ нөөдөөсөө тоглолтуудаа бүгдийг зурцсан заяа. Би 11 сарын 9 хүртэл бүгдэнд нь зар өгөө тоглолт хийгээ явж байгаа. Би буруу зүйл үлгэр дуурал хийгээгүй. Чамайг хинч танихгүй дуучин тэр нэвтрүүлэгтээ оруулаад хотлоо өмнө хойноггүйгээд ингээд тачган явж байгааг би мэдэн заяа. Чи муу ямар том доромжилдаг муу нус вэ? Улмаа хишгэ гинүү энэ дээр нэг мингтэй юм. Чамтай орноор хатуу тооцоо энэ заяа муу. Нус минь за би чамд нус гэж хэлж байгаа хэлий. Дахиад харуулъя заяа. Би чамтай аач гэж дуугч үзээгүй, бэж гэж дуугч. Би чамайг танихгүй, мэдхгүй. Чамайг бол хинч мэдхгүй. Чааваса 25 дугаар телевиз гэдэг байгаа шүү дээ. Бүхэл бүтэн телевизийн нэр гутаасан өөр хангай аим их гэж байгаа юм. Тэгээ хараа.
Ямар ч он сар өдөр нь байхгүй, хаяг нь байхгүй. Тэгээ баг дөрвслоор юм уу бацаа минь за. Чамд би дахиад хатуу сануулчих. Өнөөдөөс эхлээд 11 сарын 9 хүртэл тоглолтуудын орлогыг би чамаас нэхэмжлэн заяа. Чамтай би хатуу тооцоо. Чи харж байна уу энэ өөрийгөө? Би өнөөдөр буруу үлгэр дуурайж нийгэмд үзүүлээ явж гин үү? Гэхдээ би миний охин хичээлээ явж гин. Бид нар ард түмэнд аядаг. Юу энэ постэр юу буруу байгаа юм бэ? Яагаад? Би энэ одоо ямар буруу, энэ ямар эротик юм байгаа юм? 2 сарын хооронд нийлүүлээд гаргацсан. 1 сарын хооронд юу би падаас тоглолтоо цуцсан би. Тэр хэмжээд очиж чамаас би тэр бүх зарлыг гаргуулсан заяа. Чи хараарай. Энэний дор хараа. Нэг олигтой үг байхгүй. Дандаа чиний нөгөө уулздаг учирдаг хүүхнүүд нь бичсэн байгаа. Өөртөө дандаа үр хөөгддөг юм шиг. Тэгснэ нэг видео кол ингээд за нэг чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? Би ингэж явж чинь. Би ийм хүн бэ. Чи би чамд ямар гэм ийсэн бэ гэж хэлэхэд уцаахгүй байхгүй. Тэгснэ дуус юу нэ. Чи өнөөдөр чамд бол үр хөөгд байхгүй. Чамд өнөөдөр хүүхдээ ингэж аваа явах чамд тийм потенциал оюун ухаан байхгүй. Чи зөвхөн хэний айлын охин өсчүү тэрийг нэг авчиж нэг нэвтрүүлэгтээ олж тэрнтэй уулздаг болох юмсан чамд иймэрхүү юм байгаа. Хатуу хэлчихэ. Би бүр хишгэ улмаа гэдэг залуу 27 дугаар телевизийн залуу.